битүүмжлэх үйл ажиллагаад нь бас сөрөг үр дагавар гарах зүйлүүд бол бас болзошгүй байж магадaltaй байна. Энийг бол мэдээж бас хариуцж байгаа улсууд, холбогдох одоо улсууд нь бас зохисных нь арга хэмжээг аваад ингээд явж байгаа. 100 хэдэн сая төгрөгийг манай тал заавал төлөх ёстой болчихно уу? Ер нь 51 сая долларын зээлийн асуудал байна. За 51 сая долларын зээлийн асуудал бол хүү тургуултаа одоо хүү тургуул нэмэгдээд 102 сая орчим доллар. Бараг чинь сарда 800-аас 900 сая 900 мянган долларын асуудал хүү тургуулийн асуудал нэмэгдээд байгаа юм байна л да. Гэхдээ энийг бол мэдээж 101 сая долларч одоо юу төлөх нь хаашаа. Гэхдээ бид бол бас хариуцж байгаа одоо банкны нөхдүүдтэй нь бас ярилцах буцаад одоо бас 51-ээс дээш доош ярилцж байж бас ойлголцож асуудал шийдэх байх би бодож байгаа. Яг зөвхөн хязгаар нь бол нэг 102 сая доллар төр явж байгаа. Эрдэнэтийн асуудал, стандарт банкны асуудал гэдэг юм яриад засгийн газрын хамгаалалт үстэй. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр дээр баталгаа гаргаад өгсөн байлээ гарч ирсураад хариуцсан улсууд нь. Тэгээ мэдээж Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаад өгсөн учраас одоо хариуцчаар Монгол улс төрийн эмчилгээ улсын үйлдвэрийн газар за мэдээж засгийн газар одоо төлөвлөж оролцох нь ойлгомжтой шүү дээ. Төрийн эмчилгээ улсын үйлдвэрийн газар. Тий.